бүгдийн хамгийн сайн мэдэх бүх цаг үеийн хамгийн атлетик тоглогчдын нэг болох Derrick Rose болон Ja Morant-ийн хэн нь илүү вэ гэх олон үед амжсан дебатийг өөрийн өнцгөр болон статистикийн хувьд тайлбарлах болно. Юуны түрүүнд ямар зарчмуудаар явах вэ гэхээр карьерийн хамгийн дээд үзүүлэлт буюу career highs, дээрээс нь basketball IQ, skills rating, athleticism. Тэгээд ямар нэгэн шагнал awards болон ямар нэгэн тийм хүмүүсийн комментуудаар энэ бол явна. Мөн өчтөрхөн буюу 9 сарын 26-нд Derrick Rose зодог талж байгаа мэдгдсэн. Над чиг энэ олон жил түүнийг үзэж, дэмжиж, гимтл хазгуудалтай ярьсан ч хамт байсан над чиг фэнүүдэд ер нь бол маш хүнд цохилт болсон ойлгомжтой. Тэгээд сакс тоглох болсон шалтгаануудын нэг нь ингээд зодог талж байгаа ч баярлалаа Derrick. Тэгэхээр хамгийн түрүүнд Derrick Rose-с эхлэе. Тэрээр 25 оноо дунжилсан, 7.9 дамжуулалт дунжилсан, 4.1 ребаунд дунжилсан, 1.7 блок дунжилсан, тэгээд 1.2 стил дунжилсан байна. Мөн дээрэс нь торгуулийн шидэлтийг 100%-тай, довтлооны хувь нь 48.9, 3 шидэлтийн хувь нь 41.1, тэгээд дунджаар нэг тоглолт нь 37.4 минут тоглосон байна. Харин Ja Morant болохоор 27.4 оноо дунджилж, 8.1 дамжуулалт дунджилж, 5.9 ребаунд дунджлаад, 1.6 блок, 1.2 стил дунжилсан байна. Харин торгуулийн шидэлтийг 81.3%-тай, довтлооны хувь нь 49.3, 3 шидэлтийн хувь нь 34.3, тэгээд дунджаар нэг тоглолт нь 35.3 минут тоглосон байна. За тэгэхээр саяны хасанчлан ер нь бол нэг тоглолтод дундчилж болох статаараа Ja Morant Derrick Rose-с арай илүү байгаа нь харагдж байгаа учраас Jad нэмэх нэг оноо өглөө. За дараагийнх нь хурдны талаар ярив. Derrick Rose цагт 17.9 миль хурдталж чадна. Харин цаасан дээр бичигдсэн хурдаар бол 40 ярдыг 418 секундэд тулснараа NBA болон NFL-ийн хамгийн хурдан тоглогч болж чадсан юм аа. Мөн 40 ярд нь ямар хэмжээ вэ гэхээр хөл өмгийн талбай нэг захаас нөгөө зах хүртэл хэмжээ юм аа. Харин Ja Morant-ийн яг тодорхой хэмжигдсэн хурд байдаггүй ч нэг тоглолтод яг цагт 17.2 миль хүртэл хурдталж исэн гэдэг тийм хэмжүүр байдаг юм байлээ. Тэгэхээр NBA болон NFL-ийн хамгийн хурдан тоглогч Derrick Rose юм чинь. Тэгээ юу ярих вэ? Derrick Rose нэг оноо өглөө. За тэгэхээр Ja Morant анх NBA-д орж ирэхдээ 44 инч үсэрдэг байжээ. Харин явцтай хэмжүүлэхэд 46 инч болж ихссэн байна. Мөн 46 инчээс ч илүү өсөрч болно гэж мэдээлжээ. Тэгээд одоогийн яг NBA-д байгаа хамгийн өндөр өсөрдөг тоглогчдын нэг мөнөөс мөн тэгээд Jag өсрэлт юм байна. Харин Derrick Rose-ийн хувьд бол гимтлээс өмнө бол 37 инч өсөрдөг байж, гимтлийн дараа бол 42 инч болж ихссэн байна. За тэгэхээр Rose бол ингэж хэлж ирсэн байна. Гимтлийн дараа илүү тесрэх мэдрэмж авч контакт даах чадвар илүү ихсэн. Олон цагийн сэргийг хэмжлэгээний дараа өмнөхөөс илүү атлетик хүчтэй болсон гэж хэлжээ. Ерөнхий бол гимтлээс өмнө 37 байж байгаа. Гимтлийн дараа 42 болж харьцангуй ихсэн байна. 5 инч бол маш урт. За гисэн хэдий ч үсрэлтийн хувьд Ja харьцангуй илүү байгаа учраас Jad дахиад нэмэх нэг оноо өгч 2 оноотой болголоо. За одоо шагналын хэсэг. Тэрээр бүх цаг үеийн хамгийн залуу буюу 22 наснда MVP цолыг авч байсан. Харин 2010-аас 2012 оны хооронд 3 удаагийн All-Star тэмцээнд оролцож байжээ. Мөн All-NBA 1-р багт тэгээ тухайн жилийнхэн шилдэг рүүки тэгээ бүх рүүкигийн 1-р багт нэрлэгдэж байжээ. Мөн дээрэс нь дэлхийн 2 удаагийн алтан медальтай. Харин Ja Morant-ийн хувьд бол 2022 онд болон 2023 онд 2 удаагийн All-Star болж байжээ. Тэгээд бүх NBA-ийн 2-р багт нэрлэгдэж байж. Тэгээд тухайн жилдээ хамгийн их сайжирсан болон Rookie of the Year шагналыг авч байжээ. Мөн бүх рүүкигийн эхний багт байжээ. Шагнал awards-ийн хувьд Rose арай илүү байгаа учраас Rose нэмэх нэг оноо өглөө. Гэхдээ ирээдүйд бол Ja илүү ч хийж магадгүй
Эсвэл энэ хэврээч байж магадгүй. Олон хүний хэлдгээр Prime Derrick Rose current жагаас ер нь бол арай илүү гэж ер нь хүмүүс ярьдаг. Учир нь Rose одоогоор 16 жилийг NBA зарцуулаад тийм хангалттай туршлага хоригдлуулж одоо өөрийгөө ямар сайн тоглогч байсан гэдгийг Chicago Bulls тоглох байхдаа харуулж байсан. Тэгээд Жагийн хувьд залуу байна. Rose-с ч илүү байж болно. Rose-с ч илүү хүндлэгдсэн хүн байж болно. Тэр бол бүгд Жагаас өөрөөс нь хамааралтай. Тэгээд яг миний хувьд бас статистикийн хувьд тэгээ бусад хүмүүсийн яг одоогийн байдлын хувьар Rose бол арай илүү сайн гэж одоо дүгнэлтэнд хүрч байна. Баярлалаа. Энэ хүртэл үзсэнд баярлалаа.